Эмбүк толлуулж байна. Хариулт дотор бий. Зохиогч Чулуунбатын Алма. Өгүүлэгч Самбуудоржийн Цэнцүрэн. Номын тухайд. Миний бие үе бодолд үерлэн орж ирэх ухаарлын үгсийг оюундаа тунгаан задалж, тархиндаа зажлан буталж шингээх дуртай. Тэдгээрийн заримаас эрхэм уншигч тантай хуваалцахыг хүсэн энэхүү бяцхан номоо өргөн барьж байна. Хүнийг хорвоод ичээ аваа баярлуулан мэндэлсэн биебээр удам судрынхаа нэр хүндийг сэвтүүлэхгүй амьдрах зөв хүн болох зам мөрийг өөрөө олж таньж яваа гэхээсээ илүүтэй намайг хүн шиг хүн болоход нээж, чиглүүлж өгсөн, дэмжин тэтгсэн, ухаарл хайрлсан, бас сэтгэлийг минь шархлуулсан, гомдол төрүүлсэн, итгэл алдсан гээд уулзан учирсан хүн бүхэнд талархан бичсэн билээ. Амьдрал олон өнгөтэй. Тэр олон өнгөнд будагдаж сүлэгдсэн ч хамгийн чухал үндсэн өнгийг л бусдад уусгалгүй авчуулдаг хэрэгтэй. Энэ бол хүн чанар, хүн болох урлаг юм хэмээн бичиж байсан минь саяхан санагдана. Тэрхүү өнгө будгийг хэрхэн хослуулан сүлэлдүүлэн уусгах, эсвэл бүр үндсэн өнгөө алдахгүй уусгалгүй авчуулдаг талаар энэхүү бичвэрүүддээ илэрхийллээ. Мэргэн уншигч та авахгээхийн ухаанаар хандан шүүн тунгааж уншина үзье. Аз жаргал гэдэг. Аз жаргал гэдэг сэтгэлийн амар амгалан юм билээ. Сэтгэлийн амар тайвнаас амьдралын утга учирыг хөвөрдөнө. Хүний биеийг онж төрнө гэдэг өөрөө аз жаргал байтал хүн бүхэн амьдралынхаа туршид аз жаргалыг хайх нь хяслантай. Гэтэл сэтгэлээрээ амар амгалан, элдэвт шунахгүй, энгийн сайхан байх нь өөрөө аз жаргал гэдгийг тэр бүр ухаарахгүй нь зовлон болох тохиолж бий. Аз жаргал гихч тэгвэл яг юу юм бэ? Хаанаас хайж олох вэ? Аз жаргал худал орох зай үгүй, үнэн сэтгэл. Үнэнтэй хамт байхад айх аюул үгүй, амирлангүй гүнд жаргалтай. Үнэн хизээд ил цагаан, бас амар амгаланг сэтгэлд бэлэглэх ич шидтэй. Худал хурамгаас асуудал бэрхшээл үүсэж, цаашаа даамжирсаар зовлон дунгана. Аль болох үнэнтэй ойр байх тусмаа аз жаргал дэрэгдээс үл холтно. Ийхүү дэрэгд байгаа аз жаргалаа үргээчихгүй хайрлаж явмаар. Аз жаргал гэдэг өөрийн хүсэл шаардлагын цензүрээ маш энгийнээр тавиад түүнээсээ жаахан дээхнүр амьдрах мэдрэмж юм. Шуналт хүслээс ангид авахыг биш өгөхийг урдл болгох. Өчүүхэн жижигчгэлээ сайхан бүхэнд баярлах сэтгэл. Эерэг өөдргөөр туулах замаа өргөсгөх ухаан. Амьдралын туршид олж авсан мэдлэг, ухаарсан туршилгаа өргөнөөр нээх тусам туулах зам маань жим биш, өргөн дэлгэр харгүй болно. Ийн өргөсөх тусам шуналт хүсэл үгүй болж энгийн сайханд тэмүүлнэ. Энэ бас нэгэн аз жаргал. Аз жаргал гэдэг өөрийнхөөрөө амьд байгаагаа мэдрэх тэрэл мэдрэмж. Алдхаас айхгүй, онохын төлөөч улаарахгүй аажуухан урагшлах зам мөр. Амьдрсан шиг амьдрах сэхэрэл юм. Өөрийн болон бусдын төлөө сайн сайхныг хийж бүтээх урам зориг, эрч хүч. Зөвхөн амин хуваа хичээхээс хаях нь аз жаргалын бас нэгэн утга учир юм. Зүгээр л байгаагаараа, чадлаараа нэгэндээ дэм болохын төлөөх сэтгэл, бодит тус хүргэх нь аз жаргал. Бусдад өгөх тусам сэтгэлээс жаргалын гэгээ татна. Аз жаргал гэдэг хайрлам хүмүүс, халуун сэтгэл. Элдэв чимэг үгүй, элэг бүтэн амьдрал. Гайхуулах шаардлагагүй, гаднаа харагдах байдал чухал биш, өөрсдийнхөөрөө энгийн сайхан, энгүүн тайван амьдрал бол аз жаргал. Дэрэгдээ байгаа бүхнээ хайрлан тэврэх тэр агшин, хайраа илэрхийлэх үг, үйлдэл бүхэн аз жаргал. Аз жаргал гэдэг хайраар дүүрсэн атгхан зүрх. Түүгээр өөрийн болон бусдын амьдралыг дулаахнаар төөнөж, итгэл найдварын хүчээр унсан нэгнээ босгон тэнхрүүлэх ухаан юм.
Хайраар дүүрсэн зүрх сэтгэл үргэлж үдсгэлэнтэй. Түүгээр хайрлуулсан бүхэн үзэмжгөө. Үзэмжгөө бүхнээс үргэлж сайн сайхан гэрэлтэн цацардаг. Ийм гэрэл гээгээ цацруулан амьдрах нь өөрөө аз жаргал. Аз жаргал гэдэг ууч сэтгэл, уужуу бодол. Амьдрал тохиох уник үлдээн бүхнийг уучлах, мартах, өнгөрсөн муу мухайг тэнд нь үлдээгээд өнөөдрийн сайханд баясах, ирээдүйн гэгээнд итгэх итгэл бол аз жаргал. Уйлсан ч өндийн тайтгарах, уруудсан ч босоо далхах тэнхээ бол аз жаргал. Сэтгэлийн тэнхээг хорсол гомдлоос ангид ухаарч чадвал аз жаргалыг бүтээж чадна. Аз жаргал гэдэг хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн хүрч боломгүй оргил рууч дүүлэн нисэх боломж. Мөрөөдөлтэй хүн оргилд хүрэхгүй байлаач онж алдаад ч хамаагүй уйггүй зүтгэлээрээ амьдралаа өөрчилдөг. Ингэж чадвал дэрэгдээ байгаа аз жаргалыг заавал олж харна. Аз жаргал тэгэхээр хөдөлмөрлсөн бүхний дэргэд чимээгүйхэн байж л байдаг гэрэлт дэмлүү ажээ. Аз жаргал гэдэг эрүүл энх бие. Элдэвлэж бусдыг дуурайлгүй энэ л төрсөн биеэ арчилж тордохын бас хайрлахын нэр. Эрүүл энхийн төлөөх өдөр бүрийн зөв дадал хэвшил аз жаргалт хүргэнэ. Өөрийгөө олох, өөрийгөө гээх, өөртөө итгэх, өөрөөрөө байх, ерөөс өөрийн гэсэн бүхний үнд цэнийг тунхаглаж явах нь аз жаргал. Бага гараал илүү маяггүй энгийн даруй, өөрийн бие бол аз жаргал юм. Өөртөөгөө ажиллаж чадсан хэн бүхэн аз жаргалыг олж танина. Аз жаргал гэдэг саруул сайхан оюуны хүч чадал. Хүнлэг байх, хүн шиг амьдрахын нэр. Эрүүлэр сэтгэж амьдрах чадвар, боловсрон хөгжиж, үргэлж суралцах, ирээдүйд хүрэх сайн сайхны төлөөх тэмүүлэл. Мэдлэгтэй нэгэн аз жаргал өөрт нь байгааг эсвэл аз жаргалыг өөрөө бүтээх учиртайг ойлгон ухаардаг. Түүгээрээ гэрэлт бамбархийн замаа гэрэлтүүлэн урагшлан хөгждөг. Өөрөөсөө гадна бусдыг тэрхүү аз жаргалын гэрлээр гийгүүлэн сайн сайхныг түгээдэг. Энэ сайхан бүхний гол зангилаа нь хүн шиг амьдрах ухаан юм. Аз жаргал гэдэг